Эрдэнэс Монгол нэгдлийн хар хором хот дахь хариуцлагатай уул уурхай ногоон бүс. Хар хором хотын бүтээн байгуулалтад Эрдэнэс Монгол нэгдэл 330 мянган ширхэг мод тарилаа. Монгол Улсын ерөнхийлөгч 2022 онд Орхны хөндөд шинэ хар хором хотыг сэргээн байгуулах зорилго гаргасны дагуу бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол хар хором хотноо болж Эрдэнэс Монгол нэгдэл бүрэлдэхүүн компаниудын хамтаар оролцлоо. Хар хором хотын бүтээн байгуулалтын 30%-ийг ногоон байгууламж байх төлөвлөлтийн дагуу Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд нийт 778 га талбайд 536 мянган ширхэг модыг тарих үүрэг амлалт авснаас сүүлийн 3 сарын хугацаанд нийт 330 мянган ширхэг мод тарьж хариуцлагатай уул уурхай ногоон бүсийг амжилттай байгуулад байна. За өнөөдөр бид нар энэ шинэ хар хором хотын хариуцлагатай уул уурхай ногоон бүс талбайд ирээд байж байна. Энэ хариуцлагатай уул уурхай ногоон бүс талбай бол Эрдэнэс Монгол нэгдлийн 8 компани шинэ хар хором хотын төлөвлөлтөд зориулж нийт 778 га талбайд 535 мянган мод тарих ийм амлалт аваад өнөөдөр энэ ажлаа бол бид нар танилцаад явж байна. Тэгэхээр өнөөдөр бол бид нар 320 мянган мод тарьж чадлаа энэ хаврын үйлрэлд. Энэ маань бид бүхний тарихаар төлөвлөсөн нийт модны 60%-ийг тарьсан гэсэн үг. Эрдэнэс Монгол нэгдэл бол дунд хугацааны стратегиудаа 4 том зорилт тавьсны нэг нь бол хариуцлагатай уул уурхай, тогтвортой ногоон уул уурхай гэдэг ийм стратегийн зорилт тавьсан. Энэ зорилт маань бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод хөтөлбөртэй бол маш сайн уялдж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх энэхүү арга хэмжээний үеэр хар хором хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан эдвэг санаачлаг гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Манай уул уурхайн компаниуд болон бусад аж ахуйн нэгжүүд маань нэгдэж нийлээд хар хором хотоо сэргээн босгоход хүч хөдөлмөрөө зориулаад ийм сайхан цэцэрлэг түрээллийг эхлэлийг сайхан тавьж өнөөдрийн байдлаар 750 мянган модыг сайхан суулгаад, туслаад, торлоод, хашаа бариад тэгээ сайхан ургуулж байгаад би чин сэтгэлээс Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэндээ баяр хүргье. Манай аж ахуйн нэгжүүд маань ард түмнийхээ өмнө амласан амлалтаа сайхан ажил хэрэг болгож байгаад маш их баяртай байна. Эрдэнэс Монгол нэгдлийн хариуцлагатай уул уурхай ногоон бүсийг байгуулах ажлыг эрчимжүүлж 2025 оны 3 дугаар сард Эрдэнэс Монгол компани, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэс Critical Minerals, Багнуур, Шивээ Ово, Эрдэнэс Алт Ресурс, Дархны төмөрлөгийн үйлдвэр зэрэг нэгдлийн 8 компани төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулж нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалтаар нийт 361 хүн ажиллаж 482 гаруй мянган модны нүх бэлтгэн 330 мянган ширхэг модыг тарьж 60 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр хаврын төлөвлөгөөгөө биелүүллээ. Бид энэ тариад байгаа моднуудыг бол нэгдүгээрт зүгээр тооноос чанарт шилжих, хоёрдугаарт эдийн засгийн хувьд бол илүү үр өгөөжтэй болох хувилбарын хүрээнд хөрөнгө оруулалтын санхүүгийн загварыг өөрчлөх ийм ажлыг бол бид нар бэлтгэл ажлаа хангааж явж байна. Энэнгээрээ дамжуулаад бид нар дараагийн 5 жилд бол манай тарьсан бүх моднууд бол карбон кредитэд бүртгэгдэх нөөц хүслийн давхар ёслолыг шингээлтэнд бүртгэгдэж эргүүлээд тэр карбон кредитээр хөрөнгө оруулалтаа босгоод реинвестмент буюу эргэн хөрөнгө оруулалтын модельээр цаашдаа ажиллана гэдэг ийм чиглэлийн дагуу төлөвлөгөөгөө хийгээд явж байна. За Эрдэнэт үйлдвэр бол энэ санаачлагад хамгийн түрүүнд нэгдэж энэ тэр бум модны 100 сая модыг тарих амлалтыг авсан. За энэ амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр үе шаттайгаар олон ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж ажиллаж байна. За мөн хар хорон эртний нийслэл хар хорон хотыг тогтжуулах энэ ажлын хүрээнд 189 га талбайд 150 мянган мод тарих юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнээс 45 мянган мод бол шилмөст мод, 105 мянган мод нь бол навчт мод байх ёстой. За Эрдэнэс 5 толгой компани хар хорон хотын шинэ ногоон бүсийн төлөвлөлтийн хүрээнд нийт 300 мянган мод тарихаас одоогийн байдлаар 154 мянган модыг тариад байна. За бид бол хилийн цэргийн ерхий газартай хамтарч ажиллаж байгаа. За тарьсан модоо үргэлжлүүлээд гарчлагын асуудлыг нь гэрээнийхээ хүрээнд хилийн цэргийн ерхий газартай бас үргэлжлүүлээд цаашид хамтран ажиллах болно. За манай Эрдэнэс Critical Mineral компанийн хувьд бол нийт 22 гад 15 мянган мод тарьсан. За 4,500 шилмөст мод,
За 10,000 гаруй навчт мотодоо тариалсан байгаа. Хамгийн чухал модонд арчилгаа тарих бол нэг өөр хэрэг. Нийт ажлын чинь 30% тарилтантай явдаг юм байна би ойлгож байгаа. За 70% нь бол арчилгаанд байгаа. За Багнуур хувьцаат компани Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарих амлалт өгөөд ажиллаа явж байгаа. За тэгээд одоо өнөөдрийн байдлаар бол бид нар яг энэ шинэ харан хорин одоо төсөл дээр бол 10,000 мод тарих ийм одоо ажиллаа үргэлжлүүлээ явж байна. Өнөөдрийн байдлаар бол 8,700 модоо бол тарьсан. За үлдэж байгаа одоо модоо бол намар тарихаар ингээд төлөвлөө ажиллаж байна. 7,000 мод 3,000 шинс мод тарихаар төлөвлөснөөс тэр төлөвлөгөөгөө 11%-аар давуулан биелүүлж 11,199 мод тариад одоогийн байдлаар хүлээлгэж бэлэн болчиход байж байна. Манай хамт олонны хувьд бол энэ хар хорин шинэ бүтээн байгуулалтын төсөлд бид нийт 34 газар 15,000 навчит мод, 6,000 шилмүст мод тарьж бас оролцож байна. Хамт олонтойгоо өнөөдөр мод тариад энэ арга хэмжээнд оролцож байгаадаа туйл их баяртай байна. Өнөөдрийн байдлаар манай компани хамт олон нийт 437,555 модыг тарьж ургуулад байна. Бид арчилгааны тал дээр бол маш их анхаарч ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэс Монгол нэгдэл компани дархан дөрвөлгүй үйлдвэр бол 2025 онд шинэ хар хорин хотод бол 1000 мод тарихаар үүрэг амлалт авсан. 1000 мод маань 2.5 м-ээс 3.5 м-тэй 1000 мод бас тарьж ургуулж байна. За энэ 1000 мод тарьж ургуулах арга хэмжээнд дархан дөрвөлгүй үйлдвэрээс 24 хүнийг бүрэлдэх үнэтэй 6 техниктэй ажиллаж байна. Тэгээ одоогийн байдлаар 500 ширхэг нарс мод, 500 ширхэг гацуур модыг тарьж ургуулад байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэс Монгол нэгдэл 2030 он хүртэл нийтдээ 291.5 сая ширхэг мод тарих үүрэг амлалт өгснөөс 2024 оны байдлаар нийт 7 сая мод тарьсан ба намрын тариалалтаар шилмүс модны суулгацыг түлхүү тариалж үлдсэн 176,000 ширхэг мод нэмж тарихаар төлөвлөж байна.